Эрхэм мэнд үзэгчдээ эх орон Монголын үндэсний телевизээс яруу найраг утга зохиолч сонирхогч залуучууд үзэгч та бүхэнд зориулан бэлгийн сэдэг нэвтрүүлгийг хүргэж байгаа билээ. Манай удаагийн нэвтрүүлгийн зочноор сэтгүүлч яруу найрагч та бүхэн сайн мэднэ. Олон сайхан дуу уран бүтээлээр нь андахгүй мэддэг болсон Ланагийн мөнгө төр өргөцсөн байгаа. Танд энэ орой мэндийг хүргэе. За та бүхэнд энэ орой мэнд хүргэе, үзэгчдэд энэ орой мэнд хүргэе. Монголчууд өдөхөн 17 дугаар жарны гал хүчин жилтэйгээ учрын зулгаад судаагүй байна. Тэгээ өнгөрсөн одоо 20 жилд Ланагийн мөнгө төр гэдэг хувь хүн уран бүтээлч талаас нь уран бүтээлийн хэрэг олзомогтой жил болж өнгөрөв. Тэгэхээр уран бүтээлч хүн болвол байнгын эрэл хайгуул донд явдаг л да. 2015 онд би Сэтгэл гэж эссений ном гаргасан. Энэ ном маань одоо уншигчид нэлээд хүрсэн. За мөн одоо газар тариалангийн үйлдвэрлэлд ажиллаж байгаа ахмадууд алдартай сайхан тариаланчдын тухай ургадаг алт гэж цоврал ботиуд хийдэг. Эннийхээ 8 дахь ботыг хэвлж шилжүүлж гаргаж байна. Энд бол одоо нөгөө сэтгүүлчийн хөрөг найрууллын ном юм да. Ийм хоёр ном бүтээлээ за хамтын бүтээлийн зүрх юм нэлээ хийсэн. Ганц нэг дуунууд хийсэн. Таны хувьд одоо дуу гэснээс ер нь урын сандаа хичнээн дуутай болж байна. Ер нь манай яруу найрагч нь уран бүтээлч хүмүүс чинь шүлэг зохиолоо бичгийн хажуугаар их сайхан үгтэй сайхан дуунуудыг хийдэг шүү дээ. Таны хувьд одоо хичнээн дуу бахав? Тийм. Би ч одоо шүлэг ном бичиж байгаа 92 онд л анх дууны шүлэг бичиж анхныхаа дууг одоо 92 онд дууныхаа шүлгийг бичсэн хүн л дээ. Нутгийн зам гэж одоо дуу хийж 93 онд манай хорт орж байсан. Эрдэнэ нутгийн яаттай болдог. Миний анхны дуу. Нутгийн зам нороотой нугуун үрдээ харилгаатай гэдэг эхэлдэг. За ингээ энэс хойш нэг 100-аад дуу хийсэн байлгүй дээ. Одоо бол 100 орчим дуу хийсэн баг. Тэрнээс яг 30-40 хүн дуулж л байх шиг байна л да. Зарим нь ч одоо тэгээд байгууллага хувь хүмүүс сум орны янз бүрийн захиалгын дуунууд байх юм да. Тэгээд энэ анхны дуу маань одоо олон их хүрч одоо хүртэл их олны таашаал хүрч идэг учраас тэр анхныхаа дуу шүлгийг бичиж тэндээ их урамшиж бас нэлээд дуу хийсэн шүү. Тэгээд одоо 94 онд Хонстайн 3 даваа дөргөн нуур гэл ингээл хийж байлаа. Ингээд тэгээд одоо 2003 оны үед Зөөлөн замбуулан гэдэг дуу хий дахид нэг тесрэлт гарч ирсэн дээр нь Зөөлөн замбуулан бол бас хүмүүс их дуулах юм да. Та Зөөлөн замбуулан одоо бичих тэр сэд санааг ханаас олж авсан юм бэ? Тий, ер нь уран бүтээлч бол нийгмийн одоо аясыг их хардаг. Нийгмийн одоо тэр байж байгаа орчин өөрийнхөө бие дээр үүрч явдаг болсон шүү дээ. Уур уцаараа ч үүрч явдаг, баяр баясгалангийн ч үүрч явдаг. Тийм учраас 2000 он 99 оны үед ч монголчууд нэлээд тийм бохимдоо нэг тийм сонир он цогоо өнгөрсөн. Тэгээд Зөөлөн замбуулан дууны тийм шүлгийг чинь би 2001 онд их цуудулсан. Ингээд Бээжинд сууж явахдаа бичсэн шүлэг шүү дээ. 2000 онд. Тэгээд л ирээд 2003 онд дуу болсон. Шүлэг нь бол дөрвөн бодог шүлэг байл дээ. Би явц тунд дээр шүлэг хэвээр нэг үзэгчдэд бас уншиж өгье гэж бодож байгаа. Тэгэхээр Зөөлөн замбуулан дуу бол яг нэг талаас хүн бүхэн хэлчихмээр мөртлөө эхэлж хэлсэн дээр одоо онцлог байгаа юм да. Ер нь одоо тэгээд энэ дууны зөв явбал Зөөлөн замбуулан гэдэг бол нийгмийн хүрээлэл дунд бол тийм афризм маягтай юм болчихлоо л да. Одоо улс төрчин шилжил байдаг, малчны шилжил байдаг, ээж аав нь зүрх хөвгтэй шилжил байдаг. Зөвөл явбал гэдэг үгийг тэгээд яг хилцсэн хойно бол маш энгийн үг байхгүй юу? Шүлгийн номоо хэдэн онд анх үлгэгдэж авчив. Ер нь энэ яруу найраг гэдэг энэ их том зүйл рүү та ер нь яагаад орох болсон юм? Тийм. Тэгэхээр яг тэ хүүхэд ахуйдаа шүлэг өччихсэн да би 16 тайл одоо Арангай аймагт Арангай үнэн сонин анхныхаа шүлгийг хэвлүүлж ирсэн. Тэгэл одоо их л том зохиолч болцсон юм шиг санагдаж байна хүүхэд. Тэгэл тэрнээс хойш шүлэг уран бүтээл үтсээр байгаа л яг аймаг орны хамтын бүтээлүүдэд шүлэг ном хэвлүүлж байгаад 94 онд анхныхаа номыг гаргасан. Тэгвэл шүлгээр гаргаагүй шүү анхныхаа номыг. Миний анхны ном бол Адуун цэсмээ уул гэд нэртэй ийм ном байсан. Тэгээ хоёр дахь ном нь Мориун уул. Дараа нь шүлгийн ном гаргасан дахиад тэр нь бол Хэмэр уул гэд. Дараагаар нь бол судалгааны нэг ном гаргасан да. Одоо эрдвийн зэрэг хамгаалсан диссертацийнхаа өмнө тэгэл одоо биччих явцдаа нэг ном гаргаж ирсэн. Тэгэл хойштоо 20-аад ном гаргасан доо. Анх одоо энэ их зохиолчтойс ямар хүнтэй ер нь нүүр тулан уулзаж байв тэр нэг анхны мэдрэмж ер нь мартагддаг тийм ээ. Би одоо бүр хөдөө гоёлтой өхмөртэй хүн шүү дээ. Хөдөө тэр бууд нэг жижигхэн сумд. Тэгэл одоо тэмдэглэлийн дэвтэртээ хүмүүсээ хэлсэн гоё одоо
цэцэн бэлэгт үгнүү тэгэл гоё шүлэгнүүд хуулж өчтөг тийм л хүүхэд байсан. 4 5 дугаар ангид. Тэгтэл манай сумд нэг одоо би тодсонд Бямбажуу гэж нэг тэр л одоо зохиол өчтгөл хүн байсан гэдэг байна. Том аймгийн л одоо том сонины сурвалж гэж. Тэр хүн ирээл тэгэл бид нарт нэг уулзалт хийгээл. Тэгэл одоо тэр харганы тухай ярьж. Тэгэл тэр харганыг одоо яаж одоо гоёор өччих вэ? Харганы тэр одоо хальс гэдэг чинь тэр алтан өнгөтэй байдаг, имэйл гоёдаг маядаг гэдэг их л маш сони юм яриалгүй одоо сони байд юм байна гэж бодоо. Тэрнээс хойш ерэн зохиолч болъё гээд тэгээд тэр үед намайг хөөхд байхад журналын нэрсээр танилцсан гэдэг нэг юм байдаг байлаа хөөхтүүд донд. За тэр нь бол яадаг гэвэл ухаандаа би Говьтай аймгийн хөрчлийн дунд сургуулийн 5 дугаар ангийн хөөхт байж тээ тийм ээ. Би бол одоо журналын нэрсээр 14 дээр өчигддэг байсан байхгүй юу? Дунд чинээнд л эм үсгээр хэлсэн юм чинь. Тэгээд одоо Говьтай аймгийн Алтай хотын 1-р дунд сургуулийн 5А ангийн журналын нэрсээр 14 дэх хүүхдэд гээл захиавчдаг байхгүй юу? Ингээд хүүхдүүд ингээ хоорондоо энд хамаагүй танилцсан бүр дорнод дунд. Тэгээд надтай танилцсан хүүхд бол Ганбаатар гэж хүүхэд байсан. Тэр бас шүлэг бичдэг хүүхэд байсан. Тэгээд одоо битээр нүүрээ хараагүй ш одоо баг 10 жил захидлаар хайлцад нэгэндээ шүлэг номоо бичиж явуулдаг одоо ийм байлаа. Ингэж л одоо Яруу найргийн ам цэнтийг сайн сайхныг одоо мэдэрч зурулж ийсэн. Тэгээд Арангаан багшийн сургуульд 8 төгсөөд 16 таа хүүхэд очиод тэгээд анхны шүлэг нэг 3 бадаг шүлэг л одоо Арангаан үнэн сонин гэж тэр үед л гардаг байсан. Тэнд одоо анхаарч ийсэн. Сайхан уран бүтээлхэд уншвал ямар вэ? Ер нь олон хүн уран бүтээлч хүн орчхоод цаа мөнгөтрийн нэг шүлгийг ер нь сонсомоор байна гэсэн олон фэнүүд байгаа гэж бодож байна. Тийм. Тэгэхээр яг үдэ ер нь Монгол хүн болвол найр наадамд саймараа унаж, сайхан дээлээ өмсөж, хүндэтгэж очдаг тийм сайхан уламжлалтай ард юм. Түүнийг удаж би бас чамгүй олон хүн мэдэх болов гэж зөөлөн замбуулан гэдэг дууныхаа шүлэг байхыг хийн. Энэ чинь зарим бадаг нь хасагдсан шүү дээ дуу. Одоо бол 3 бадаг дуу байдаг тийм ээ. Тэгээ энэ дуулууд эхэндээ зөөлөн аялгау нэртэй тийм шүлэг байсан. Тэгээ дуу болохоо зөөлөн замбуулан болоод нэг бадаг нь хасагдаад ингээл дууссан юм л да. Болжмор үүрэн зассан харган ижимэн алгаан дэлгсэн юм шиг байдаг. Ботхондоо яарсан ингэний болоо ээрэм талынхан уян байдаг. Агунэртсэн сэнхэр талын адуун дандаа сорлог байдаг. Уужуу тайван ухаан таавын минь үгэн дандаа эрдэнэ байдаг. Нар өдөлсөн бууралговын салхин дандаа бүлээн байдаг. Насан өндөр сайхан ээжийн санаан дандаа сүү байдаг. Бүжин туулаа харсан ботыг харахад нэг л нөмөртэй байдаг. Өвөө айлсан бүсгийн хүний харцсан дандаа зөөлөн байдаг. Зүүд хүртэл жаргаад сэрдэг. Зөв явбал зөөлөн замбуулаа. Зөөлөн залуучууд чинь юу гэж боддог юм мэдэхгүй байна. Ер нь бол нэг тийм айхтар олон дуу, айхтар олон шүлэгчгээс илүү үлдэх юм гэдэг бол өөр байдаг бах тийм үү? Тий, одоо энэ яруу найраг гэдэг бол өөрөө их яруу, өөрөө бас тий ховорхон заяах авьяас л да. Тийм учраас хүн насан туршдаа уран бүтээл хийж болно. Тэндээс нэг л юм үлдэх юм бол тэр уран бүтээлч. Тэрнээс бүгдээрээ үлдэнэ гэсэн юм байхгүй шүү дээ хэний ч. Өөрөөр хэлбэл Сэдэнжүү гэж буурал зохиолч байж байгаа нас сурсан. Тэр хүн бол маш олон сайхан ормон, олон шүлэг бичсэн ийм хүн шүү дээ. Энээс үлдсэн юм нь юу гэвэл тэр нөгөө цэл залуу насныхан гал дэлгээрөө дарч сэтгэл зүрх хоёртон шатаж явах үедээ чин сайхан амрагтаа хэлж үзээгөөгээ чиний төлөө өгье гэж эх орондоо би хэлдэг гэж тэрийг хэлсэн. Гэхдээ чи одоо зохиолч гэхээс өөр яах яруу найр гэхээс өөрөөс тийм юм мөнгөлцсөн. Миний мэдэхгүй хүн байхгүй шүү дээ. Байхгүй. Тий. Тэгээд тийм юм бичсэн л байгаа байхгүй тэр зөвхөн насан туршдаа уран бүтээл тойруулж болно. Тэр нь тодорхой хэсэг хүмүүсийн одоо хэрэгцээг хангаад өөрийнхөө одоо таашаалыг аваад ингээд уран бүтээлээ өргөжлүүлэн бичсээр л байх болно хүмүүс. А тэр дотроос гялалдсан сайхан мөрт ухаанда яваа болонгой би хаан төрөөч гэдэг юм уу, тэхийн зөксөөлч гэдэг юм ингээд нэрлэх юмтай байх гэдэг бол Бавууд оржийн одоо амар Монголын их амар амгаланч гэдэг юм уу тэр бүний бүр аманд одоо ингээд сэтгэлд хоногсцсон. Ихээхэн олон сайхан яруу найрагчдын нэг тэгээд тэрний тэргээд л одоо хэлдэг шүү дээ тийм ээ. Та түрүүнд ярьцлага ихэнд хэллээ ургадаг алт гээд ингээд газар тариалан энэ хүн сөдөө аж ахуйн талаар ярихад бол яхаарахгүй таны багшийг бол дурсахгүй харахгүй хөө. Та одоо тэр сайхан нэвтрүүлгийг одоо сайхан авч явж байна, олон жил авч явж байна. Анх ер нь та багштайгаа хэдэн онд уулзч юу? Ер нь энэ таны радио гэдэг энэ их айлд хэдэн онд ер нь ажиллаж орсон хүн юм бэ? Тий. Миний багш бол монголчууд мэдэндээ
Монголын радиогийн бүдүүн дуут гэж одоо алдарсан соёлын говь цэцгэлтэн Скватрийн одонтой том зохиолч. Энэ хүний 92 онд тэтгэвртэй гарсан. Тэгээ 92 онд одоо надад албан ёсоор микрофоноо хүлээл гэж өгч. Одоо ингэж байлаа. Ер нь уран бүтээлийн хувьд ч гэсэн миний багш. Өмнө нь 80-аад оноос одоо би шүлэгнэмээ үзүүлдэг байсан. Миний одоо 2 3 дахь номыг редакторлж байсан. Ингээд багш маань бол ухаантай том хүн л дээ. Ер нь хэлсэн үг аливаа юмыг зөөрөлж байгаа шигтгэх мэгтгэх нь бол гайхалтай шүү дээ. Олон сайхан дуутай, өөрийгөө шоуддаггүй байж л байдаг. Машалла 20 гаруй ном бичсэн, олон алтны мод гэж сайхан армаан бичсэн. Олон сайхан шүлгийн ном, найрууллын ном бичсэн, олон сайхан ном орчуулсан юм хүн шүү дээ. Зөвхөн дуу нэгтэл одоо Монголын сайхан орон гэж хичнээн сайхан дуу байна. Өөрөө ярихдаа тэгдэг байсан. Монголын бүдүү хоолойтой өхөн дуулдаг дуу гэж. Тэр эрээлжлэн харагдамтгай гэдэг. Элгэн сэнхэр нутаг мөн гэж. Тэгэл одоо хангайн дуу гэдэг ардын дуу шиг болсон сайхан дуу байна. Буданд та дүний артсан буурал хангайн сайхан нэгэ гэдэг. Гихшээтэй маш олон дуутай. Ийм л уран бүтээлж байсан. Тэгээд багш маань Намар цагийг бол үнэхээр одоо ургацын талаа нэвтрүүлгийн бол одоо нэр нүр имиж нь болж өгсөн хүн дээ. Одоо тэгээд тэр сайхан хүний алтан тоостой микрофоныг аваад унахчихгүй юмсан гэж эхэндээ их сүрддэг л байсан. Сүүлдээ бахархдаг болсон. Багшигаа одоо амцэр бах үед нь би бас чамгүй баярлуулсан гэж боддог. Хоёр одоо сайхан армааны хэвлүүлж өгсөн. Ламын өхөртөө үлж өгж этнографи армаа. Наад гэлбэрийн хатан гэж 60-аад оны утга зохиол урлагт амьдрал харамлгай жамбал гэж одоо домог болсон том орчуулагчийн тухай гэлбэрийн хатан гэж армаа. Энэ хоёр армааны бол энэ дахиад нь хэвлүүлж өгсөн. Багш маань их баярлж ийсэн та. сэтгүүл зүй гэдэг бол утга зохиол бас арай өөр зүйл шүү дээ, тийм ээ. Сэтгүүл зүй гэдгийг бол би ойлгохдоо одоо сүүлийн үед ингээ анхаарал байхад ер нь авиасын хөдлөөр юм гэж бодоод байгаа юм. Яагаад гэвэл нэрд гарсан олон сайхан сэтгүүлчдийг намтар түүхийг уншихаар дандаа багш, зохиолч, инженер янз бүрийн хүн байгаа шүү. Одоо Балдарж, Хөрвжийн баяр сайхан Данзангийн нэмагаас өсвөлэл ингээл харахад Хөрвжийн баяр сайхан гэж зохиолч энэ хүн бол усны инженер, Данзангийн нэмаа бол эдийн засагч гэдэг юм уу? Гүр базар бол одоо Монгол хэл орон зохиолын багш гэдэг ч юм уу, тийм ээ? Тиймэрхүү байгаа. Тэгтээ энэ яагаад ийм хүмүүс сэтгүүлч ажил хийж чадаад байна гэвэл сэтгүүлч хүнд бол авиас байна гэдгийг л хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө одоо сэтгүүлч мэрэгжил өөрөө өрөвч мэрэгжил нэгдүгээр. Хондоо намайг мэдээ бичээхгүй би одоо бараг тайхан л юм бичнэ. Би бол хөрөг нэвтрүүлэг, асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг, үйлгч гэдэг юм уу ингээд ийм том хэмжээний нэвтрүүлэг хийвэл тэр үнийг хийгээд байх жишээ нь. Яг одоо тэр сэтгүүлчийн нэг чимхлүүр нэг ийм жижиг ийм юу тэр одоо аль өнцгөөс нь яах вэ хүү гэдэг ингээд энэ юм нь бол сэтгүүлчийн одоо олсон тэр олж сурцсан мэдсэн яг мэрэгжил нэм шиг байгаа. Тэн дээрээ сэтгүүлч өөрөө авиастай бол улмал сайн сэтгүүлч болно. Би тэгж боддیں۔ Тийм учраас сэтгүүлчийн хөдөлмөрийг бол авиастай жаахан холбож одоо хойчийн сэтгүүлчдийг авахдаа бас авиасын шалгуур тавьж иж авчих бол илүү юм болоо гэж боддоо шүү дээ. Түүхэндээ анх удаа морины зүсээр доктор хамгаалсан. Гэрх сонирн байгаа. Тэгэхээр чин одоо хүмүүс бодно тийм ээ. Морины зүсийг ч одоо яаж доктор хамгаалдаг байх нь вэ? Тийм. Тэгэхээр би бол Говьлтай аймгийн Хөхмөрцсөн юм нэгдүгээр. Хөхмөрт гэдэг бол мориор нэрлэгдсэн уулын нэр. Хөхмөрт гэдэг тийм сайхан уул, тэр уулаараа нэрлсэн манайсан. Тийм учраас би уул, морь хоёрыг эхнийхээ одоо бүтээлүүдийг нэрлж ирсэн. Дуун цусмын уул гэж би сумынхаа сүлд дууг хийсэн Бацгави ятуулдаг. Тэгээд морин уул гэж хийсэн. Тэгээ хэмэр уул гэдэг энэ номнуудаа нэрлсэн нь нэг талаасаа яруу найрагчийн л одоо нэг тийм юу юм да тий. Дэврүүн сэтгэл. Тэгээд ихнийхээ номуудыг нэрлсэн. Адууны зүс судлах тухайд бол ер нь монголчууд бол морьтой их олон жил нөхөрлсөн. Морийг бол одоо хань ижлээ үнэнт сайн хань нөхрөн гэж үздсээр олон зууныг тооцсон гардсан шүү дээ. Монголчуудын түүхийг бол морин дэл дээр өчигдсэн түүхүүд дэлхийн олон эрдэмтэд жишээлсэн байдаг. Монголчууд бол төрөөж улс гэрээж
морины хүчээр морин дээрээс л удирдах төхнүүлж байсан. Яагаад ингэж ийм үгэл ер нь ингэж Монголын одоо 5 хошуу мал адуулдаг ард юм. 1000 гаруй одоо малын зүс тоног хэрэгсэл түүний бие эрхтэнтэй холбогдсон нэр байна л да монгол хэлэнд. Тэрний 70-аас 80% нь адуутай холбогдож байгаа юм. Тэгэхээр адууг бол монголчууд маш эрт гэрийн тэжээмэл болгосон байгаа байхгүй юу. Тэгээ энэ үүднээс нь түүгээд монгол адууны зүсшин заас энэ үгс ер нь ямар гарал үүсэлтэй юм, монгол адуу эхлээ ер нь ямар зүстэй байсан юм гээд ингээд сонирхож судалсаар яваад энэ маань сүүлдээ диссертаци хэмжээнд төрсөн. Эхлээ дипломын ажил байсан, дараа нь ном хэвлүүлсэн, тэгээд дараа нь одоо докторийн зэрэг төрсөн. Өөрөөр хэлбэл монгол хэлний монголчууд бол адууг нэрлэхдээ 3 янзаар нэрлэж исэн байгаа юм. Мэдээж одоо эхлээд зэрлэг үгөөс нь хэд адуу хөөгд ирсэн байж таарна. За тэрийг хөөгд ирэхтэй зэрэг нь бол одоо нэрлэх шаардлага гарна үстэй. Тэгээд нэрлжийнхын тулд хээри адуу гэд нэрлж ижтэй. Одоо хээрээс аваад ирсэн юм гээд бэлэгшээгээд. Тэгээ хээри адуу гэж ястаад хэлний хэмнэлээр ийн гэдэг нөхцөл нь гээгдээд хээр адуу болчих. Хээр гэдэг тэр орон байр заасан жинхэнэ нэр нь утгаа алдаад тэмдэг нэрийн үүрэг гүйцэтгээд зүс болчих. Тийм учраас монгол адууны унган зүс бол хээр зүс. Хээр гэдэг чи одоо бид зурх юм бол бор удгаар зурна шүү дээ. Бор өнгө гэхгүй юу? Хамаагүй бор өнгийг бид хээр зүс гэдэг байна шүү дээ. Энэ нь бол нөгөө монголчуудын юмыг бэлэгшээдэгтэй холбоотой, бэлэгшээд нэрлсэн. Тийм учраас хээр адуу бол монгол адууны унган зүс. Тийм ч учраас би энэ судалгааны явцад говь тал хангай хээрийн дурын 33 азар гадууг зүс тоолсон юм байна. Тэгэхэд тэр 33 азар гадуу азарга нь ямар зүстэй байна, гүүн ямар зүстэй байна хамаагүй ерөөсөө л одоо 30 адуу байлаа гэхэд тэрний хамгийн олон байгаа зүс нь хээр байсан байхгүй бүгдэд нь. Тэгэхээр юмны чинь унган ген гэдэг юм бол байнга давнгай цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн энэ дээр хадгалдаад байж байдаг. Давуу чанартай. Одоо ч тийм л байгаа. Хаач очиад үзсэн юм. Тийм учраас хээр адуу бол монгол адууны унган зүсээ гэдгийг энд яасан. Энийг ингээд ардын аман зохиолоос бас давхар баталж болно. Ардын аман зохиол бол монголчуудын эрт дээр үед үүссэн уран зохиол шүү дээ. Тийм учраас тэнд адууг төлөөлөхдөө хээр зүсээр төлөөлдөг байхгүй юу? Хонда баруун хээр адуу баруун хөндөөгөр бараантаад байдаг бараан хээр адууны чинь буян хишиг дэлгэртүү гээл ерөөлд нь байж их шийтэй. Магтаалд нь бас хээр адуу. Тэрнээс хуул адуу, шарга адуу гэдэг ингээд хэлний боломж биш үү? Адууг тэгж яах. Зөвхөн хээрээр. Энэ үүднээсээ монгол адууны унган зүсэл хээр зүсээ гэж ингэж ойлгож байгаа юм. За тэгээд монголчууд бол аливаа юмыг нэг үл бэлэгшээдэг, нэг үл цээрэлдэг байхгүй юу? Тань мэдхтэй. За үүнтэй холбоотой ганцхан жишээр энийг дэлгэрэнгүй яриад байх юм бол зөндөө юм байна. Бор гэд нэг монголчууд бор зүсгээд бор адуу гэж ярьдаг да. За тэгсэн чинь бор адуу ч нь бол яг будах юм бол хээр адуу шүү дээ. Будгаар одоо ингээ ялгаад үзэх юм бол тэгтэл бараг цагаан шиху адуу бор адуу гэдэг шүү дээ. Яагаад ингэж ийм үг бол монголчууд бөөг тэнгэрийн одоо их шүтж байсан бөөгийн шишний үед. Тэнгэрийн унаа бол цагаан зүстэй байсан гэж байгаа. Тэгээд тэнгэрийн унаа цагаан зүстэй байсан тэнгэрийнхээ одоо унааг зүсээр нь хилж болохгүй цагаан юм гэж. Тийм учраас яахан цээрлүүлээд бор гэж. Тэгээд тэр бор адуу ардын аман зохиолд ямар хуу байдлаар гардггүй гэвэл нисдэг урмар, нисдэггүй урмар гэд үлгэрт гарч байгаа. Өөр өнгө гарахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бол тэнгэрт их ойрхон байна гэсэн үг тэр. Нөгөө талаар нөгөө бор гэдэг үгийг аваад үзэхтэй зэрэг монголчууд тэр бор гэдэг үгээр дандаа эерүүл зөөлрүүлсэн утгыг илэрхийлдэг байж. Миний муу бор хүү. Тэр бор болохоор нь хэлээгүй шүү дээ. Миний сайхан хүү, хөөрхөн хүү гэж хэлэхгүй шүү дээ. А бор дөрхөн амьдрал. Амьдрал сайхан байна, баян сэтгэлэн байна гэж ярихгүй шүү дээ. Амьдрал бор дөрхөн байна гэж. Бор хоолнд орлоо хүүхдээ тэгдэг тийм ээ. Идэж уугаа сайн мундаг байна гэж хэлэхгүй шүү дээ. Яагаад гэвэл цагаан хайлаа мэднэ гэж одоо тийм ээ их магтаж одоо их юм бол монголчуудын тийм ёс байна шүү дээ. Тийм учраас тэрнээс төөрүүлэх гэж тэр бор гэдэг үгийг хэрэгжилж исэн байхгүй. Тэгэхээр яг тэр зүс нэрлэлсэнтэй очиод таарчих байгаа байхгүй юу. Та өдрийн өмнө төгсөл бас дахиад нэг сайхан уран бүтээлээсээ уншихгүй юу? Хотынхан цасаан цэвэрлж байна гэж шүлэг хэлээ. Тэнгэрээс шүхрлэн буусан цасан дэлхийн чимэг тэр цасан доор алхлан одох мөч
газрын чимэг. Хөмсг малгай цасан гоёлтой хар цагаан ялгалгүй цасан нөмөрхтэй. Буй бүхэн минь шив шинэхэн мэтэд буйд цагаан ертөнцид оршном хамгаас цэвэрхэн юусан билээ хаяа ингэж бодогдхол юм да. Цасан дээр гიშгсэн минь цав цагаан цаашлан одохгүй цагаахан дааж цэвэрхэн. Хотод өчигдөр цас орсон хотынхан өнөөдөр цасаан л цэвэрлэж байна. Хэргүй тунгалаг цас шиг биш болохоор хитрхи тунгалаг дээр тогтно гэж үдэ хүмүүс үд. Аригхан цагаан цас минь ариун гэгэн сэтгэлд минь удаан тогтоорой. Аавын хүүд хүн чанар байгаа бол ашид сайхан өнгөн яваарай. Хотод өчигдөр цас орсон хотынхан өнөөдөр цасаан л цэвэрлэж байна. Эрхэм өнөд үзэгчдээ Эх орон телевизийн бэлгийн цэцэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монголын зохиолчдын эвлэлийн шагналт сэтгүүлч Яруу найрагч Цанаагийн мөнхтөр оролцлоо. Баяртай үзэгчдээ.